Догшин хар сүлдний нууц. Монгол улсын батлан хамгаалах яамд хадгалагдаж буй. Бүх цэргийн хар сүлтийг цэнгүүлэх ёслол эрт дээр үеэс уламжлагдсан ирсэн бөгөөд үүнтэй хамт ертөнцийн түүхэнд хамгийн агуу байлдан дагууллыг хийсэн Монгол цэргийн түүх, өв соёл, цэргийн урлаг өвлөгдөн иржээ. Чухамхүү энэ догшин хар сүлднээс л эгэл Монгол цэргүүд шавхагдшгүй зориг, дийлдэшгүй хүч чадлыг авдаг болов уу гэлтэй. хан эзэн Чингисийн ядгуулсан сүргүчин харааг суугав догшин шүтэн хар сүлдэн өргөж сүслэн. Тиймээс түүхийнэгзэгтэй үеүдэд Тэнгэрээс бух аянга цахилгаан мэд цойлон гарч ирж махир сэлмнийхээ хүчээр дэлхий дахин дэг журам тогтоон өнөөгийн ертөнцийн соёл, эдийн засаг, хүчний хуваалтыг бий болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн Монгол дайчдын ялалтын нууцыг тэдний догшин хар сүлдний түүхээс хайцгаая. Тэнгэр заяат шаниугаас Тэнгэрийн ташуур Атилла хүртэл. Монголчуудтай эрт дээр үеэс хамгийн ойр харилцаатай байсан сорин соёл иргэншил болох Эртний хятадын сурвалж бичгүүдэд талын морьтон дайчдын талаар тодорхой бичиж үлдээсэн байдаг. Уулгалан довтлох Монгол дайчдын довтлохоноос хамгаалахын тулд хятадын хэд хэдэн эзэнт гүрний үеийг дамжин баригдсан хориглох байгууламж энэ байна. Өнөөдөр энэ газрыг бид хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн том бүтээл болох Алдарт цагаан хэрэм гэдэг нэрээр нь мэддэг билээ. Монгол цэргийн догшин хар сүлдний байлдан дагуултын түүхийг эндээс эхлүүлцгээе. Манай эртний өмнөх 200-аад оны үед тухайн үед Пинчээ нэртэй байсан Өдгөөгийн Даатун хотын ойролцоо Хүннүгийн хаан Модун Шаниу, Умард хятадын хан улсын хаан Гаудийг морьт цэргээрээ бүслэн гарах газаргүй болгов. Энэхүү бүсэлтийн баруун хэсэгт дан цагаан морьтой цэргүүд, зүүн талд алдаг морьтонгууд, өмнө талд нь хар, хойд талд нь дан саар морьтой цэргүүд игэнсэн байх бөгөөд тэд адууны дил сүлээр хийсэн хар тугийг залж явах нь хөх тэнгэрт сүр жавхлантайгаар намирч нүүдэлчин дайчдын сүр хүчийг итгэж байсан тухай Эртний хятадын сурвалж бичиг шийцид ичжээ. Үүний дараа хан улсын хааны хийсэн мэдэгдэл нь. Цагаан хэрэмнээс хойших ном агсагчдын улс нь Шаниугийн зардлыг дагаж, цагаан хэрэмнээс урагших түшимдийн бүс малгай өмсгөчд суудаг орн нь харин надад захирагдана. Хань улс, үнний улс хоёр бол мөр зэрэгцсэн хүчирхэг хөрш улсууд юм. Энэ бол зэрлэг бүдүүлэг нүүдэлчин овгууд хэмээн үл тоомсорлж ирсэн хойд хөршөө хятадын төр улс хүлээн зөвшөөрсөн албан ёсны мэдэгдэл байлаа. Яг хэдий цагаан хэрэм барьсан бол мэдэгддэггүй юм. Яг тэр хятад улс бол өөрөө манай эртний өмнөх 200-аад он хүртэл бол нэгдсэн улс байгаагүй. Олон жижиг тархаа улсууд байсан. Энэ улс болгон нүүдэлчлээс хамгаалсан ийм том цагаан хэрмүүдийг барьсан, хоорондоо саланга ийм хэрмүүдийг барьсан. Энэ одоо лав нэг магадгүй 3000 жилийн түүхтэй байж магадгүй. Их эртний зүйл юм. Ингээд хятадын одоо түүхэнд нэгдсэн хятадыг анх байгуулсан Цэнши Хуанди гэж манай эртний өмнөх 2-р зуунд гарч ирээд ингээд бүх хятадыг нэгтгэнгүүтээ бүх хэрмийг бол хооронд нийлүүлээд нэгдсэн хэрэм болгосон. Түмэн газрын цагаан хэрэм гэж яриад байгаа газар гэдэг чинь одоо нэг километр гарan юм одоо хэмжээ юм одоо тийм хэмжээ одоо 10 хэдэн мянган километр юм өндөр өргөн одоо юу хэрэм барьсан. Ингээд энд бол үнцээрээ дайны урлагт бол нэг тийм сонин үе гарч ирсэн. Яа тэгэхээр хэрмийг барьснараа хятад нэгдээд хэрмээ нэгтгэснээрээ одоо нэгдсэн
хамгаалалтын улс бий болж байгаа. Дефенсив гэж ярьдаг тийм хамгаалалтын улс. Ингэнгүүт хэдхэн жилийн дараа 10-аад жилийн дараа энд бас нүүдэлчдийг нэгтгэхэд модон шанив хүннүү гэдэг одоо төр тус байгуулж байна. Энэ маань ихэр офенсив гэж ярьдаг довтлооны нэгдсэн улс болж байгаа. Хүннүүгийн цэрэг зөвхөн мордынхон зүсээр ялгарч зохион байгуулагдсан төдий биш байлаа. Тэд 10-т, 100-т, 1000-д түмт гэсэн цэргийн болон засаг захиргааны нэгжүүдэд хуваагдаж 10-ын дарга нь 100-ын даргынхаа өмнө, 100-ын дарга нь 1000-ын даргынхаа өмнө хариуцлага хүлээдэг байсан хожмын их Монгол улсын цэргийн зохион байгуулалтын сонгодог хэлбэр болж галт зэвсэг гарах үе хүртэл дэлхийд ноёлж байсан билээ. Тэд удирдагчаа Тэнгэрээс заяасан шанив хэмээн нэрлж тусгаар төрийн бэлэгдэл болох тамга туг сүлдтэй байсан сурулж бичих тэмдэглэгдэн үлджээ. Өөрөөр хэлбэл Монгол цэргийн догшин хар туг тэр үед нэгэн цул болж амжаагүй байсан түмэн газрын цагаан хэрмийн цаадтай намирч түшмдийн дээл малгайднуудыг өвдөглүүлж явжээ. Гэхдээ өдгөөгөөс 2220 жилийн өмнө нэгдсэн төр улсаа байгуулсан хүннүүчүүдийн үеэс талын морьтон баатруудын хар сүлтний түүх эхэлсэн гэж үзвэл эндүү ойрыг харсан хэрэг болно. Монгол Америкийн хамтарсан археологийн судалгааны баг 2000 онд Баян-Онгор аймгийн Баян-Нэлэг сумын бичгтийн хад нэмэх газраас одоо эртний нүүдэлчдийн цэргийн дүүхэнд холбогдох олон сайхан дурсгалыг олсон. Энэ дунд нэг гартаа одоо малын дил сүүлний хялгасаар хийсэн туг барьсан, морь унсан энэ даачны зургийг олсон байна. За энэ бол одоо Монгол цэргийн хар сүлдний түүхэнд холбогдох хамгийн эртний дурсгал. Археологийн дурсгал бол одоо шинжлэх ухаан танин мэдхийн хувьд их ач холбогдолтой. Энэ дурсгалыг одоо бусад сурвалжтай харьцуулан үзээд эрдэмтдийн судлаачид Монгол цэргийн одоо хар туг, төрийн цагаан туг бол одоогоос 2-3 мянган жилийн өмнөөс уламжилтай. Өөрөөр хэлбэл хүрэл зэвсгийн үеэс эхлээд тал нутгийн нүүдэлчид малынхаа дил сүүлийн хялгасаар туг сүлдээ бүтээж одоо дахин шүтжээжээ гэсэн ийм нэг үлдэм юмсан. Хятадын үе үеийн эзэнт улсуудыг айлгаж баруун зүгт Түркистан, зүүн зүгт Ордос хүртэл намирч явсан их хар туг. Хүннүү гүрэн дотоодын зөрчлийн улмаас хоёр хуваагдан сарнисны дараахнаас нэгэн хэсэгтээ чимээ сураг тасрав. Гэтэл 4-р зууны дунд үед тухайн үеийн дэлхийн хамгийн хүчрхэг гүрэн болох Ромын эзэнт улсыг дорн зүгээс зэвсэг агссан морьтон дайчид уулгалхан довтож эхэлжээ. Тэд өөрсдөө хүн хэмээн нэрлэх бөгөөд жадны торгон үзүүрийн доохон талын ишинд бараан адууны дил сүүлээс бэхэлж хийсэн туг сүлдтэй ажив. Хүннүүчүүд бүр Монголын өмнөд нутгаас эхлэн нүүдэлж Дундад Аз, Кавказ, Карпатын нуруугаар дамжин Унгарын тал нутагт хүрсэн юм. Тиймээс хүннүү нар нь монголчуудтай угсаа гарал нэгтэй гэж үзэх бүрэн үндэстэй төдийгүй Атилла хаан модон шанив бол миний өвөг гэдэг байсан баримтвэ. Мөн Атиллагийн үеийн титэнд шонхорын зураг байдаг бөгөөд манай Унгарт эрт дээр үеэс одоо хүртэл шонхор шүүг ихэдтэй эдэлдэг. Түүхэнд анх удаа хүннүүчүүд туг барьж дайнд ордог болсон юм. Гэхдээ даавун туг биш, харин адууны сүлээр хийсэн сүлдэт туг. Эзэн хаад жанжнууд байлтахаар мордоход нь туг нь дагдаг байсан. Чухам хүннүүчүүдээс хойш дэлхийн нийтэд байлдааны туг дэлгэрсэн гэж үздэг. Өнөөгийн Унгар улсын нутаг төвлөрч Кавказаас Рэм өргөн хүртэлх өргөн удам нутгийг захирагч хүн улсын тэр үеийн хаан нь ертөнцийн түүхэнд хамгийн гарамгай цэргийн жанждын тоонд зүй ёсоор ордог Тэнгэрийн ташуур хэмээх Атилла байсан юм. Атилла цэргээ 10-ын системээр зохион байгуулж түргэн маневрлах чадвартай хөнгөн морьт армийг бүрдүүлэн зүүн Европыг байлдан дагуулж эртний соёл иргэншлийн үлгий Ромын эзэнт гүрнийг задран унахад хүргэсэн нэгэн шалтгаан болжээ. Төв Азийн цээжнээс үсэрсэн цус болох түүний амжилтыг 800 жилийн дараа яг л түнтэй адилхан хар сүлд өргөсөн талын баатрууд эвдэх хүртэл Атиллагийн цэргийн урлаг
дахин давтагдашгүй гэгдэж байсан. Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улс мандав. Мянга 206 онд Чингис хаан тал нутгийн овг аймагуудыг нэгтгэн их Монгол улсыг байгуулснаа энд зарлажээ. Чухам эндээс Монгол цэрэг дайчдын байлдан дагуулын хамгийн гайхамшигтай түүх эхэлдэг. Энэ агуу түүхийг дэлхий дахин Аттила Европ дахныг донсолгон хар түүгийнхаа дор Ромыг бүхэлдэж явсан цаг үеэс хойш бүтэн 800 жилийн турш түгшин хүлээсэн билээ. Чингис хаан цэргийн гарамгай жанжин төдийгүй цаг үеэсээ төрүүлсэн алсын хараатай төрийн удирдагч байсан нь өнөөдөр тодорхой болжээ. Тэрээр нүүдэлчдийн дунд үе үлрэн өвлөгдөж ирсэн их газар эцэг тэнгэрийг шүтэх сүсэг бишрлийг өөрийн эзэнт улсын төр эрхийн философийн суур үзэл болгон дэлгэрүүлсэн юм а. Энэ бол монголчууд тэнгэр дэвэгцэн ард түмэн үний дээр хаан эзэн бол тэнгэр заяат нэгэн, тиймээс альва өвөл хэрэг бүхэн тэнгэрийн санаа юм гэсэн бадрангуй үзэл бөгөөд Монголыг нэгтгэх, дэлхийг байлдан дагуулах түүхэн үйл явдалтай шууд холбоотой ажээ. Мөнх тэнгэрийн шашны хүч, шашны сүлд, түүний өөрөөр хэлбэл эзэн хааны бид шингээгдсэн гэсэн утга. Ийм учраас эзэн хааны сүлд бол тэрний бэлэгдэл олон байна. Жишээлбэл тог сүлд байна, өөр жишээ нууц төвчөнд гарч байгаа начин шонхор шовоо биш. Тэгээ дэйсчний гар дээр буусан начин шонхор бас мөнх тэнгэрийн хүчийг одоо хүчийг шингээж байна. Мөнх тэнгэрийн хүчний бэлэгдэл гэж үзэж болно. Чингис хааны төр улсад хоёр янзын туг байсны нэг нь энхийн цагт мандуулдаг цагаан азарганы дил сүлээс дээжлэн авч хийсэн 9 хөлт цагаан туг. Харин нөгөө нь модун шанью цагаан хэрмийн цаана намруулж Аттила Ромын зүрхэнд зоож байсны адил хараа ихт хар сүлд байга. Amazon Цэгкомын шилдэг аудио номоор шалгасан өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан номыг зохиогч Жак Уотерфорд уг тугны талаар ингэж бичжээ. Сүлдэт их туг нь монголчуудын шүтэн дээдэлдэг өндөр хөх тэнгэрийн доорх Цэнгэг агаарт ил байх билээ. Тал нутгийн дээгүр байн үлээх зөөлөн салхины аясаар намирах тэрхүү туг нь хурмс тэнгэр гэгэн наран хорвоогийн салхины хүчийг өөртөө шингэн агуулах бөгөөд их дэлхийн хүчийг дайчин эрсэд уламжлан дамжуулдаг ажээ. Сүлдэт тугны салхи дайчин эрсийн хүсэл мөрөөдлийг бадраан хөгжөөж их хөв тавилангаа дагах эр зоргийг хөвчлөнө. Дайчин эр түүний сүлдэт туганд далдын нандин холбоо үүсч насан өөдуулахын цагт сүнс нь мөнөөх туг сүлдэд хадгалагдаж хосордог гэлцэн. Сүлд бол байгаль дэлхийн хүчийг нэгтгэж илэрхийлдгээрээ маш чухал зүйл юм. Энэ сүлд бол өнгөрсөн түүх бөгөөд ирээдүй. Энэ сүлдийн дор явсан бүх хүмүүсийн өнгөрсөн түүхийг сануулж байхын тулд сүнсийг өөртөө агуулдаг. Энэ бол хувь заяа. Энэ бол хиймэр. Энэ бүхэн сүлдэнд бий. Чингис хааны хувьд энэ сүлд онцгой ач холбогдолтой байжээ. Яагаад гэвэл энэ бол зөвхөн ганц үнэ биш, бүхэл бүтэн үндэсний сүлд үлээ. Энэ сүлд улс үндэснийг эзэмдэж урагш давших эрэмсэлийг төрүүлсэн юм. Мөнх тэнгэрийн тухай үзэл зан үйл нь Монгол цэрэгээс оюун санааны хувьд нэгдэн ягтрах, тэдний хүсэл тэмүүллийг нэгэн зорилгод нэгтгэн зангидж, хөтлөн жолоодох, цэргийн сахилга батыг тогтоох, дайн тулаанд орох сэтгэл зүйн бэлтгэлийг хангах үндэс болж байжээ. Өөрөөр хэлбэл Монгол цэрэг элсийн бөөгийн номнод сургаал үндэслсэн үзэл бодол, итгэл үнэмшил, мөнх тэнгэрийг шүтэх үзэл санаа нь оюун санааны асар их хүчийг бий болгож, энэ хүч нь дайнд ялалт байгуулах чухал нөхцөл болж байсан юм ба. Тэнгэрийн үзэл гэдэг бол өөрөө газар өөрөө орсон тогтнож байгаа биш. Тэнгэртэй тулдаа
газар оршин тогтнож байгаа гэсэн ойлголт байгаад байна шүү. Тэгэхээр энэ тэнгэр бол хүнийгч, байгалыгч бүх зүйлийг зохицуулалт бол өөрт нь байна. Энэ зохицуулалтанд оюун ухаанаар хэр зэрэг нэвтрэх вэ гэдэг бол тэр тухайн хүний, тухайн үндэстний дэлхий дээр оршин амьдарч байгаа хүмүүсүүдийн чадамжаас хамаарах хэрэг. Ингэж зохицуулдаг юм байна гэдгийг анх түрүү мэдэрч энэтэй үргэлжид мянганаар холбогдож байсан үндэстэн өөрөө монголчууд учраас бусдаас магадгүй давууч байж магадгүй, бусдаас төрүүлсэн ч байж магадгүй, бусдын багсч байж магадгүй тийм л үндэстэн л дээ. Бүх хүмүүс нэг тэнгэрийн дор байгаа юм чинь нэг зарчмаар хамгийн сүүлийн үеийн ойлголтоор бол глобалчл юм биз дээ. Өөрөөр хэлбэл бүгдээрээ нэг дүрмтэй, нэг журамтай байх юм бол инх тайван байдал бол бий болно л гэсэн ийм санаа юм. Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны зарлиг аюу тугай бишир тугай их Монгол улсын төрийн тамганы бичээс Монгол хүн бүхэн түүний дотор их хаан өөрөө ч үзөрчих мөнхийн хуйлд итгэж байв. Жавхарлал Неру. Монголчууд тэнгэртэл биширнэ. Тэр нь аливаа үзэгдэл ба үл үзэгдэх амьтан юмсыг бүтээгч мөн бөгөөд энэ нь ертөнцийн жаргал зовлонгийн эх булаг мөн. Плано Карпини. Мэдээж зөвхөн оюун санааны хувьд хүчрхэг байх нь дайн байлдаанд ялах цорын ганц нөхцөл болохгүй нь тодорхой. Чингис хаан болон түүний залгамжлагчид нүүдэлчдийн дунд үе дамжин үлдэгдэж ирсэн цэрэг дайны урлагийг бусад улс үндэстний энэ талын ололт тухайн цаг үеийнхээ шинжлэх ухааны хамгийн шилдэг нээлттэй хослуулан хөгжүүлсэн болох нь алхан дутанд харагдав. Их Монгол улсын арим зохион байгуулалтын хувьд ардын системийг хэрэглэхийн зэрэгцээ чиг үүргийн талаас хишгтэн буюу хааны торгон цэрэг, хэвтүүл буюу дотоодын цэрэг, таама буюу тагнуулын анги, хилийн цэрэг, инженерийн цэрэг тэр бүх хил хим бактериологийн ажиллагаа явуулах нэгжтэй байсныг судлаачид нэгэнд тогтоожээ. Ялангуяа тагнуулын алба нь өнөөгийн тусгай албадч суралцахаар гайхалтай ажилдаг байсан олон тод жишээ бий. Тэд дайсагнагч улсын цэргийн хүч, улс төр, эдийн засгийн байдлын талаар маш нарийн мэдээллийг илтгэхэд зогсохгүй сэтгэл зүй, мэдээллийн дан явуулах хорлон сүйтгэх зэргийгч чадмаг гүйцэтгэдэг байлаа. Монголчууд шороо мэт олуула, аянга цахилгаан мэт тэнгэрээс бууж ирдэг, тэдэнд бууж игэл асран тэтгэж эсэргүүцвэл өршөөлгүй хяддаг гэх мэтийн өнөөг хүртэл цуйраадах мэдээлэл бол чухам тэдний төлөвлөгөөтэйгээр тараасан сэтгэл зүйн ажиллагааны үр дүн юм. Амар зэвсэг байна. Тэр ухаанд зэвсгээ дагж ил таагч гарч ирдэг. Цэргийн урлаг гарч ирдэг. Тийм учраас монголчуудын монгол жанжидын тэр гайхан шиг бол мориндоо тохирсон байлдахарыг л олж чадсанд гол нууцнд байна гэж ондоо би боддог. Монголын морь бол одоогийн хэлээр бол за десант буулгах онгоц юм шиг. Эсвэл одоо хоёрт юм шиг. Тухайн үедээ юунд ч дийлдэхгүй хурдтай, юунд ч дийлдэхгүй юугч даваад явцдаг. Батын цэрэг очиж байлцснаар өө эн чин цэргийн зэвсэг хөнгөн байх хэрэгтэй юм байна. Маневрах чадвар өндөр байх хэрэгтэй юм байна гэдгийг Европ ойлгосон. Тэр ойлгож явсаар байгаад 20 дугаар зуунд одоо маневрын дан гэж марч ирлээ шүү дээ. Өөр 20 дугаар зуунд. Тэр чинь тухайд л тухайн үеийн Монгол бас уламжлал суралцаж бүх юмд одоо хөнгөн хөдөлгөөнтэй хурдтай байх хэрэгтэй гэдгийг одоо дэлхий ойлгосон. Монгол цэргийн гол зэвсэг бол ном сум. Монгол цэрэг дайн байлдаанд явахдаа хатуу, зөөлөн хоёр төрлийн номтой явдаг байжээ. Зөөлөн ном нь 20-30 алхмын дотор ямар ч хуйгийг нэвт харвах чадaltaй бол хатуу ном нь 200-аас 300 метрийн зайд байгаа ондог, 600-аас 700 метрийн зайд сум бороо оруулах чадвартай байлаа. Тиймээс суурин газрын октор ном байсан цэргүүдийн сум монголчуудад хүрэхгүй байхад монголчуудын сум тэднийг нэвт шут харавдаг байжээ.
Өдгөө Санкт Петербург хотын Эрмитаж хадгалагдж буй Чингис хааны чулууны бичигт 1225 онд Чингис хааны аж ахуй 9 мэргэн 335 алд буюу ойролцоогоор 570-аас 580 м зайд байгаа харуулж онсныг гэрчлэн бичсэн бий. Монгол сум нь хуйг нэвтлэх, сум борооруулах, их дуу чимээ гаргаж дайснаа айлгах зэрэг өөр зориулалттай 10 гаруй төрлийн зэвтэй байлаа. Цэрэг бүрт эдгээр сумнаас 60-аас 90 шиг бий. Тэдний хуйг дуулга гутловцсон ч дайчдыг хамгаалахын зэрэгцээ хурдтай хөдлөх боломж олгодог харьцангуй хөнгөн байснараа Монголын армийн маневрлах чадварын нэгэн үндэс болж байжээ. Мөнх тэнгэрт итгэгдсэн үзэл санаа түүний илэрхийлэл бол хар тугийн дор Монгол дайчид Чингис хааны удирдлагын дор Солонгосоос Иран, Ангар мөрнөөс цагаан хэрмийг хүртэл өргөн уудам нутагт их баг 40 гаруй улсыг байлдан дагуулсан билээ. Хожим түүний залгамжлагчид нь энэ их гүрнийг Африк, Европ хүртэл өргөтгөн далайн чанд дахь газар орныг тагнан судлах болно. Тэдний удирдлагын дор хүний тоогоор төдийл олон биш боловч юунд ч үл дийлдэх нарийн чанд зохион байгуулагдсан хамгийн шилдэг зэр зэвсэгтэй айран байлаа. Оросын судлаач Григорий Козлов тэднийг яагаад ч юм дундад зуунд очижсэн орчин үеийн айран хэмээн дүнсэн байдаг. Хүн төрлөختний түүхнээ урд хожид дахин хизээш давтагдаагүй сүрлэг их аян дайныг хийсэн цэрэг дайчид бол Алтай хангай Хинтийн улсын ар үртэн төрж өссөн жирийн монгол хүүгүүд билээ. Хэрлэн онон орхон туулынхаа уснаас эцэслэж хүлэг мордоо услаад мордсон монгол цэргүүд зүүн зүгт Номхон далаагаас баруун зүгт Адриатын тэнгис хүртэлх өргөн удам нутагт эзэнт хүрнээ байгуулсан юм а. Арс үлдэт Мортинбаатрууд умард зүгт 1221 он их хуралдай хуралдаж умар зүг зүгтэж отсон Хорезмийн хаан Мухаммед султаныг хөөж устгах байлдааны ажиллагааг явуулахаар шийдвэрлэлээ. Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд Монгол цэргүүд өмнө нь хөл тавьж байгаагүй нутаг оронд нэвтэрч Орос Кипчакуудтай тулдах шаардлагч гарч болохыг заншлаачид буюу тагнуулынхны мэдээ илтгэж байлаа. Ажиллагааг насан туршдаа их баг 60 тулдаанд орохдоо ялагдлэгчийг үзээгүй цууд жанжин Сүбэдэ болон Чингис хааны хүзүүг харан шархтуулсан ч хаан эрдэм чадлын үнэлэн өөрийн жанжнаа болгосон зэв нар удирджээ. Орос Кипчакийн вангууд нэгдэн хүчирхэг армийг байгуулж газар нутагт цэргийн ажиллагаа явуулж байгаа монголчуудыг тосон байлджээ. Өөрсдөөсөө хэд дахин хүчтэй дайсантай тулгарсан Монголын цэргийн баг тэдэнд ялагдсан дүр эсгэж 9 хоног ухарсны эцэст 1223 оны 5 дугаар сарын 31-нд Калька голын хөвөнд шийдвэрлэх тулдаанаа хийсэн байна. Чухам эндээс Монголын эзэнт хүрний байлдан дагуулын төдийгүй Оросын түүхийн нэгэн шинэ хуудас эхэлдэг. Зэв Сүбэдэ нарын цэргийн тоо яг хэд байсан нь маргаантай бөгөөд үндсэн бүрэлдэхүүн нь 15,000 орчим. Олзолсон цэргүүдийг оролцуулаад 20-оос 25,000 байсан гэдэг дүгнэлт хамгийн түгээмэл байдаг. Харин Орос Кипчагийн мангууд 80,000 хүнтэй айран бүрдүүлсэн байжээ. Монголчууд тэднийг хуурч 9 хоногийн турш ухрахдаа хүчийг хуваан тарааж эцэст нь газар зүүн ашигтай байралд ирмэгцээ хүслэн зогчээ. Энэ ажиллагаа нь өөрнийхөө монголчуудаас цэргийн урлагийн хичээл судалсаж эхэлсэн анхны сургамж байсан юм. Калька голын иргэдээр болсон үйл явдлаас хойш 14 жилийн дараа буюу 1237 онд Чингис хааны ууган ач Бат хаан Алтан ордын улсаа байгуулахаар баруун зүг хөдлөхдөө Орос орноор дайраад гарлаа. Түүнтэй хамт өмнө нь энэ нутагт ирж байсан Сүбэдэ дутуу үлдээсэн ажиллааг үзээхээр иржээ.
ердөө хитгэн сарын дараа гэхэд Оросын түүхийн алтан тойрог болох Рязань, Владимир, Суздаль хотууд тэдний хар тугийн дор бүхийв. Владимирын цайзын алдарт 7 хаалганаас үлдэж хоцорсон цорын ганц алтан хаалга тэнд болсон үйл явдлыг 770 гаруй жилийн турш Оросын ард түмэнд сануулan оршсоор. Монголчуудын хойд зүгт хийсэн аян дайны үеэр эзлэгдсэн Оросын олон хотын нэг нь өнөөгийн тус улсын нийслэл Москва хот билээ. Тухайн үед тус тусдаа оршин тогтнож өөр өөрийн гэсэн нийслэлтэй байсан олон вант улсууд Бат хааны хар тугийн дор нэгдэж Алтан ордын улсын бүрэлдэхүүнд багтах болсноор Оросын өргөн удам газар нутагт нэгдмэл хүчирхэг төр тус бий болох эхлэл тавигдсан гэж түүхчид үгэндэг. Оросыг монголчууд нэгтгэж өгсөн тухайд гэвэл инхэн алга гүвчүүрийг төвлөрүүлж суглуулахад илүү тохиромжтой байсан учраас Алтан ордын хаад чимээгүйхэн дэмжиж байсан хэрэг. Оросд нэг л их он байж бүх татварыг хурааж өгдөг. Ер нь Оросын хэрэг явдлыг хариуцдаг байх нь амар учраас тэднийг ихээхэн эрх мэдэлтэй байлгажээ. Эхлээд Владимирийн, дараа нь Москвагийн их вангууд энэ үүргийг гүйцэтгэж, нэг мэдэхэд Москвагийн хаан тулс бүрэлдэж, улмаар Алтан ордын дараах Казань, Астраханийн зэрэг хаан тулсуудыг өөртөө нэгтгэж эхэлсэн. Орос улс Монголын эзэнт гүрний туршлагаас маш ихийг авч нэвтрүүлсэн байдаг. Юуны өмнө төр, эрх зүйн зарим уламжлалыг нэрлэх хэрэгтэй. Тухайлбал эзэнт улсын хүчтэй төр байхын зэрэгцээ хязгаар нутагт өөрөө удирдах ёсыг тогтоож байсан. Өнөөдрийн холбооны улсын тогтолцоо бол Монголын эзэнт гүрнээс үүдэлтэй. Баруун зүгийн цахилгаан дайн 1240 он Европ бүхэлдээ айц давтаж хар дарсан зүүд луга өдөр хоногийн өнгөрөөж байлаа. Хүч чадалтай эрдэж дорн зүгийнхнийг сэрлэг бүдүүлэг гэж бодож байсан тэд өөрсдийнх нь туулж үзээгүй холын хол замыг салхи шуургамд зүсэн ирэх талын морднуудын өмнө хүчин мөсдөжээ. Бат хаан тэргүүтээ Алтан ургийн 13 ханхүүгээр удирдуулсан Монголын их зэрэг Европт ирэхдээ ямар нэгэн аян дан хийлгүүгээр шулуухан явхад л 9000 шахам километр үргэлжлэх замыг мориороо туулж нийтдээ 10 гаруй улсыг асар богино хугацаанд байлдан дагуулсан байдаг. Тэдний энэхүү довтлогоо нь үнэхээр л аянга цахилгаан мэт гэнтийн хурдтай хүчирхэг бөгөөд сүрлэг байсан тул тэр үеийн түүхчид энэ тухайд цахилгаан дайн гэж бичиж байсан юм. Энэ хэллэг нь яван явсаар дэлхийн цэрэг дайны урлагдах хамгийн хурц гэнтийн довтлогооныг нэрлэдэг албан ёсны нэр томьёо болсон юм. Ийм цахилгаан дайн гэдэг нь Европын хөшүүн хүн дайрмуудын хувьд хар дарсан зүүд мэт үйл явдал болдог байсны нэгэн жишээ нь одоо миний зогсож байгаа энэхүү лигницийн хөндөд болсон алдарт сулдаа юм а. (1241 оны 4 сарын 9 Лигниц хотын ойролцоо Польшийн хаан Генрийн удирдсан Польш, Герман, Францын хамтарсан 30 мянган хүнтэй рицарийн арим монголчуудын довтлогооныг зогсоохоор тосон байлдлаа. Мордын хүртэл хүнд төмөрөөр хуйлагдсан Европын хөлөг баатрууд монголчуудын эхний хэсгийг анхны дайралтаараа бод зохин урагшаа давшиж эхэлсэн билээ. Анхны сэтгэлдээ хөдлөгдсөн рицарууд humгүй зүгтаасан монголчуудын хойноос морины хурдаараа хөөж эхэлсэн боловч бодлого таан хүчгэн дунд явж орон хоорондоо тасар. Тийм ээ, энэ бол монголчуудын гарамгаа эзэмссэн тактикийн өрх байсан. Одоогоос яг 770 жилийн өмнө болсон энэхүү тулалдааны улмөр Польш хүмүүсийн зүрх сэтгэлээс өнөө хүртэл арилаагүй байна. Үүний жишээ бол Лигницийн тулалдааны талбарт байгуулсан энэхүү сүм музей юм. Энэ музейн шалан дор монголчуудын эсрэг Польш, Герман, Францын аримыг нэгтгэж зоригтойгоор тулалдаж явсан Генри хааны булш байдаг. Харин энд дүрсэлсэнтэй яг адилхан модон пайзан дээр Монголын цэргүүд Генри хааны толгойг өлгөж орхижээ. Толгойгүй хоцорсон Генри хааны биеийг цэргүүд нь хайгаад олсонгүй. Харин түүний ээж
хүүгээ зүүн хөлдөө 6 хуруутай байсныг хэлж цогцсыг олуулан оршуулсан гэдгээ. Польшийн эртний нийслэл Краков хотын нэгэн сүмд өнөө хүртэл тогтсон нэг л цагт сүмийн хонхны өмнө бүрээ үлээдэг. Ингэхдээ бүрээний дунд гинт тасарч дуустдаг заншилтай. Энэ бол монголчуудын дайралт ирж байгааг хотыохондоо мэдэгдэн бүрээ үлээсэн хонхчны дурсгалыг хүндэтгэж байгаа хэрэг юм. Тэр хонхчонд юу тохиолдсон бэ гэж үү? Тэрвэр Монгол харваачийн мэрэгэн сумд хоолойгоо тас харуулсан тул бүрээний дунд эхэлсэн даруйда гинтхэн тасарсан гинэ. Лигницэд цууд ялд байгуулсан цэргүүд нь Батхааны армийн нэг л жигүүр байлаа. Энэ жигүүрийг Байдар Хайду нарын ноёд удирдах байжээ. Харин Батхан өөрөө энэ үед Унгарын нутагт эртний өст күн овгийн нүүдэлчдийг элдэн хөөж явлаа. Тэднийг оргнуулсан Унгарын хаан Билад Батханаас бичсэн загталд би мөнх тэнгэрийн ивэл дор дагаар оргостыг өршөөнд итгэн харин эсэргүүцэгчдийг дарна. Мажар хаан та олон зэрэгтэй баян чинэлэг улсын хаан гэдгийг мэднэ. Гэсэн ч та хүн нарыг даган надтай бүү сөргөлд гэжээ. Гэвч 4-р байрлаа түүнтэй сөргөлдөөр шийджээ. Улмаар 1241 оны 4-р сарын 11 буюу Лигницийн тулалдаанаас ердөө 2 хоногийн дараа Шаая голын хөвөнд яг энэ газарт шийдвэрлэх тулалдаан болжээ. Түүхэнд Мохин тулалдаан нэрээр алдаршсан энэхүү тулалдаан нь Английн стратеги судлаач Лорд Лидл Хартийн бичсэнчлэн Европчуудад стратегийн хичээл заасан олон чухал ажиллагааны нэг байсан гэдэг. Бэла хаан монголчуудаа шууд зуралтанд тултаас зайлсхийж Тисо болон Шаая голын хооронд 2 голоор халхавч хийн хоригложээ. Монголчууд Шаая голын гүрийг шүнжин харуулж үе уулгалан дайрж байсан боловч гүрийг шилдэг цэргээр хамгаалуулсан тул хамгаалт чадаж байлаа. 4-р сарын 11-ний өглөө үүр цайхад Бэла хаан айхтар чадуулснаа сайн мэдлээ. Монголчууд шөнө голын гүрийг баг хүчээр дортолж анхаарлын сарниулж байгаад харанхуй манан ашиглан голыг өөр газараар гатлаад бүсэлчихсэн байх нь тэрэ. Тэд өдөржин эхлэлт рүү галцмаар залхахад нь харуулж салхин талаас нь мөнхийн утаагаар удаж насуулж. Гарах газаргүй болсон Унгар харваачууд амт тэмцэн эсэргүүцэж эхлэхгүй монголчууд бүсэлтийг зарим газараар нь зориуд сэтлэн зүгтаах заа гаргаж өгч байна. Гэвч энэ бол авралын гарц биш араасаа харуулж өгөх үхлийн гарц байлаа. Бэла хаан Генриг удвал азтай байжээ. Тэрээр 65 мянган хүнтэй армаа бод цохилсон ч гэлээ. Өөрөө зүгтаан гарч Дунай мөрний ирэг дээрх өнөөгийн Будапешт хотын ойролцоо Эстрагон хэмээх цайзад бүүжээ. Хойноос нь хөөж ирэх Монголын цэргүүд Шаая голоос хавьгүй том Дунай мөрнөөр гарч чадахгүй гэж тэр тооцоолж байлаа. Хачирхалтай нь 5 жилийн турш хөлдөөгүй байсан Дунай тэр өвөл тас хөлдөж Монголын арим Эстрагон хотыг эзэлсэн билээ. Гисэн хэдий ч уулан дээрх цайзанд байсан Бэла амьд гарсан бөгөөд монголчуудыг буцсны дараа Унгарын язгууртнуудад хэрэм цайзуудыг олноор нь барих тушаал буулган орон даяар олон тооны цайз бариулжээ. Тухайн үед баригдсан цайзын хаан дээр одоо ч байгаа нэгэн бичээст "Бурхан минь татарын сумнаас хамгаалж хайрл" гэжээ. Өмнө зүгийн байлдан дагуулалт. Аз Европ ТV-г дамнан оршиж байгаа өнөөгийн Турк улсын газар нутг нь Монголын эзэнт гүрний баруун өмнөд хязгаар байсан билээ. 1243 оны 7 дугаар сард Энтхийн Коседа нэртэй ууланд болсон үйл явдал нь энэ бүс нутаг дахь Сэлжүкийн султанатын мөхөл Монголын ил хаадын 200 шахам жилийн ноёрхлын эхлэл болжээ. Сэлжүкийн эзэнт улсын үргэлжлэл болох Сэлжүкийн султанат монголчуудад найрамдий гэсэн боловч султан нь өөрийн биеэр
Монголын их хаанд бараалхан татвар төлөх шаардлагыг биелүүлсэнгүй. Улмаар өгөөдө хаанаас тушаал авсан Байжуу ноён 15,000 орчим цэрэг аван тэдэн лүү довтолжээ. Түүний өөдөөс Сэлжүкийн 80,000 цэрэгтэй арим ирж буг анхааруулсан хэн нэгэнд Байжуу ноён тэдний тоо олон байх тусмаа бидний ялалт алдартай байх босуу хэмээн хариулсан гэдгээ. Түүний ялалт үнэхээр баатардаг байсныг гэрчлэх дурсгал Коседа уулын ноён оргил дээр өнөөдөр бий. Энэ бол монголчуудтай тулдаж амьдсан Туркийн жанжин болон түүний дайчдын бунхан юм а. Батхан зүүн Европыг жижигүүлж явсаар Адриатын тэнгис хүрсэн ч өгөөдө хаан тэнгэр талсан тул гэдрэг буцснаас 15 жилийн дараа Чингис хааны өөр нэгэн аж хүү Хүлгүү хаан алдар гавьяагаа дуусган эзэн тулсаа байгуулахаар мордлоо. Мөнх хааны зарилгын дагуу Амуу дарья мөрнөөс Египт хүртэлх газар нутагт их засаг хуулийг сахиулахаар хөдөлсөн хүлээгүүгийн их зэрэг Турк Ираныг эзэлснийхээ дараа исламын ертөнцийн нийслэл Багдадад тулж иржээ. Хотыг бүслэн хаасан хүлээгүү хаан үг дуугүй бууж өгөх шаардлагыг халиф тавьсан боловч Багдадын халиф шаардлагыг хүлээж авахын оронд бидэн рүү довтлбол Тэнгэр бурхан та нарыг нэргэнэ хэмээн сүрдүүлжээ. Гэвч Тэнгэр бурхан монголчуудыг биш Багдадыг нэргсэн болохыг түүх өгүүлж байна. За энэ операцийн одоо цэргийн урлаг бол бас онцлогтой. Мордохын өмнө элч томилол одоо байлдаангүйгээр буулган авах дагаар оруулах юм арга сөвөгж ирсэн. Хүлэг хаан хэд хэдэн одоо элч довтлогож. За тэгээд одоо дагаар орохыг шаардаж ингэж явсан. Цэрэг хөдлөө гэдг нь мэдэгдсэн. Цэрэг хөдлөгөд явж явах замдаа ч гэсэн Багдадын халифыг чөлөө зовгүй шаардсан. Энэ бол одоогийн хэлээр бол сэтгэл зүйн дайны шинжтэй. За хотыг бүслээд монголчууд тэр үед хотыг байлдах арга сурцсан байсан. Тийм учраас олон тооны одоо чулуу сэдэгч зоож байлдсан. Чулуу нь тэр хувийн чулуу дууссан. Тэр үед нь одоо мод огтлоод тэгэр бүрний усанд модон дэвтээгээд тэгээд одоо хүндрүүлээд модоор одоо буудаж байсан. Одоо гадаадын судлаач түүхчид бичдэг. Монголчууд бол араасан зөх гаргийн майструуд байсан юм байна. Үүнхээр тэгэр мөрнийг уруудаад Багдадын гарна гэдэг бол тэр одоо Бага Азийн ард түмнүүдээс итгэжгүй асуудал байсан. Тийм учраас одоо ард талд нь гарч чадсан. Ингээд одоо араасан зөх одоо монголчууд бол майстер юм а гэдгийг гадаадын төгс бичиж байгаа нэг жишээ нь бол Багдадаар ингэж гарсан төгс. Хотыг байлдах нэг гол үндсэн арга нь бүслэх. Бүслээд одоо буулгаж авч чадахгүй нөгөөт нь бууж өгөхгүй бол сүүлд нь бом яддаг юм л одоо шилдэг аргатай болсон. Багдадыг бол боомжаагүй. Багдад өөрөө одоо байлдаг юм бууж өгөх шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон. За тагнуулын үйл ажиллагаа бол гайхамшигтай байсан. Хүлээг хаан бол Хүлээг хааны тагнуул Багдадаар хөлөглөж байсан гэж гадаадын судлаач бичдэг. Хамгийн сүүлд нь Багдадын халифыг буулгаж авчихад за хамаг эрдэнэсээ би танд барилаа гэхэд нь арай худлаа. Нуусан эрдэнэсээ гарга гэж. Алхимийн айхтай бол одоо халиф нь бол гаргаж өгөөгүй. Тэгвэл тэнд байгаа эрдэнэсээ гарга гэж Хүлээг хаан зааж яасан байдаг. Тэгэхээр бол Багдадыг бол Монголын тагнуул бүрэн эзэлсэн байсан. Ийм нэг тод онцлог Багдадын дайсан операцаар гардаг. Баруун зүгт хийсэн Хүлгүү хааны их аян дайны дараагийн чиглэл нь Египт байлаа. Гэвч Мөнх хаанаас орж мөн л их хуралдай зарласан шалтгаанаар энэ ажиллагаа цуцлагдсан боловч Арабын ертөнцийг эзэнсэн Хүлгүү хааны ил хаадын улс 15 дугаар зууны хүртэл оршин тогтсон байлаа. Хар сүлд наран ургах зүгт. Мөнх хааны дараа их хааны сэнтэд заларсан Хувлаас эзэн хаан нүүдэлчдийн хэдийн зориг болж ирсэн Хятад орныг бүхэлд нь эзлэх ажлыг үүсгэсэн төдийгүй Хятадын ард түмний мөнхийн хүслэн болсон нэгдмэл нэгэн Хятадын төрийг бүтээгч гэж түүхэн тэмдэглэгдсэн нэг ань.
Түүний хаанчлалын үед их Монгол улс хөгжил цэцгэлтийнхээ оргилд хүрчээ. Энэ үед өрөнд орныг холбосон торгоны замаар худалдаа арилжаа төдийгүй соёл иргэншил, шашин, технологи, мэдээлэл чөлөөтэй урсж хүн төрөлхтний хөгжилд түүхэн том дэвшлүүд гарч байсан юм а. Хувилан байгуулсан юан гүрэн дэлхийд анхудаа цаасан мөнгө ашиглаж одон орныг дурандан судалж байлаа. Чингис хааны үеэс сүр хүчээ дахин гайхуулж 408 зохист зогсохыг үл мэдэнд довтлож эхэлсэн Монгол цэргийн хар сүлд Хувилай хааны үед номхон далайн хөвөөнд тулж иржээ. Хязгааргүй мэт тэлэлзэх энэ их усан далай тэдний сонирхлыг юугаараа татах болов. Учир нь өөрсдийгөө дэлхийд дахныг нэгэн тугийн дор нэгтгэх Тэнгэрийн зарилгийг биелүүлэгчд гэж сандаг монголчуудын хувьд үүнээс цааш газаргүй гэж хэлэх нь хангалтгүй санагдан түүний цаана нар хаан мандаж байгааг очиж үзэх хүсэл төрсөн бизээ. Их далайн цаана орших улсуудтай харилцахдаа Хувилай хаан юуны өмнө байлдахыг бодсонгүй. Бат хаан Европчуудад Хүлгүү хаан Багдадын халифт илгээсэнтэй адил Тэнгэрийн зарилгийг дагаж бидэнд дагаар ор гэсэн бардам үгтэй аюу тугай бишэр түгэ гэсэн тамхтай загтлыг эхлээд илгээжээ. Юан гүрэн дипломат харилцаа тогтоохын тулд Япон руу элч явуулсан байдаг. Гэтэл Япончууд Юан гүрнийг бус харин түүнээс урагш байсан өмнөд сүн улсыг хууль ёсных гэж үздэг байжээ. Бас Монголын элчийг цаазалсан. Үүгээрээ олон улсын харилцааны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж болно. Чухам ийм учраас Хувилай хаан 1274, 1281 онуудад 2 удаа Японы арлууд руу усан болоод хөдлөгсөн юм. Хувилай хаан буюу монголчууд бүх дэлхийг эзэх төлөвлөгөөтэй байсан гэх үзэл санааг Японы түүхчид хүлээн зөвшөөрдөггүй ч өрөнд орныг соёлын хувьд нэгтгэж улс орнуудыг эдийн засаг, худалдаа арилжаагаар холбож өгсөн тул нааштай үнэлдэг юм. Хувилай хаан 1268 онд Солонгосыг эзэлснийхээ дараа 1274 онд Японы Кюшю арлын Хаката тэнгисийн болонд десант болгож байжээ. Анхны довтлогон амжилттай болж цэрэг эрс амарч байх яг тэр мөчид далайн шуурга дэгдснээр хөлөг онгоцнууд живэн сүрж 13500 хүний амь эрсдсэн гэдэг. Хэдий хохирол амссан ч Хувилай хаан дараагийн довтлогоонд бэлтгэн 4400 хөлөг онгоц болон 142,000 монгол, хятад, солонгос, усан цэргүүдээс бүрдэх асар том тэнгисийн цэргийн флот хятад солонгосын боомтуудад төвлөрүүлвэ. Испанийн цуутай усан флот дөнгөж 130 хөлөг онгоц, 27500 цэрэгтэй байсан гэд бодохоор Хувилай хаан үнэхээр хүч хэрхэг байжээ. Ийхүү Хувилай хаан урд хожид дэлхийн түүхэнд байгаагүй аврах том усан флотыг байгуулан номхон далайн хүч чуурганд догшин хар сүлдээ намируулсаар хөдөлжээ. Өөх тэнгэр дэвээгдсэн хар сүлдний хүч энэ удаа түүнийг ивэх хэсгийг тэр үл мэднэ. Хараагт хар сүлд минь үү? Хувилай хаан юуны учир үзэсгэлэн төгс бүрдсэн Шандуу хотдоо шүлэг тэрлэн жаргад суухын оронд далайн чандыг зорив. Хүлгүү хаан Каирт хүрэхийг яагаад тэгж их хүссэн? Бат хаан чулуун хэрэмнүүдээс өөр ид баялагч үгүй Европт юуны төлөө дайцсан юм бол? Чингис хаан насны эцэст хөл хөсөр гар газар амарч суухын оронд яагаад аян дайнд мордов гэдэг асуулт өнөөгийн бидэнд тавигдж болох юм аа. Нэр тэрдэмтэн Гүмилев энэ асуултанд олон жилийн өмнө нэгэнт хариулжээ. Агваа их хүсэл зориг өвөрлж зүрх сэтгэл эд эсхийн гүнээс далдын их хүчийг мэдэрсэн аливаа хүмүүн төдийгүй улс үндэстэн бусдаасаа цойлон гарч гайхамшгийг бүтээх нь зүй ёсны үйл явц байлаа.
Ийм оргилсон их тэмүүлэл дэврэн гарах хүч чадлыг доктор Гүмилев оргилох хүч буюу пассионар шинж хэмээн тодорхойлсон байна. Харин монголчууд үүнийг мөнх тэнгэрийн ивэл хэмээн ойлгодог. Оргилон гарах их хүч чадал нь мөнх тэнгэрийн хүч өгөөд энэ эрчмийг нэгэн зорилгод чиглүүлэн дуудаж тугс үлдэн намирдаг гэдэгт тэд итгэдэг. Тэнгэр газраас тэтгэгдсэн оргилсон хүчийг тэд баялаг тансаг Монгол орныг бүтээхэд ашиглаагүй. Бунхан шүтэн уралхад ч зориулаагүй. Харин нэг тэнгэрийн дор нэг дүрмээр өөрийнхөө амьдардаг гайхалтай дэлхийг бүтээхэд тэд хүчин зүтгэсэн юм. Тиймээс л Ромын эзэнт гүрний хагас 1000 жилд бүтээгээгүй монголчууд 25 жилд хийсэн гэж үнэлэх нь бий. Дэлхий дээр одоохон шин эрен бий болох үндэслэл бол эндээс тавигдсан. Европ руу ямар их мөргөж өгөө дайр цааснаас ахуулаад тийм ээ. Энэ болгоны бүтээгчт нь бол нүүдэлчд биш. Агт дамжуулагчд нь нүүдэлчд байсан. Амон Европоос Арабаас ингээд бол ангаах ухаан одон орно гэдэг маш их олон юмнуудыг бол ингээд авчир солилцуулсан. Энэний үндсэн дээр хүмүүсийн төсөөлөл дэлхий бол ийм том агуу юм. Цаашаа бол улам их одоохон шинэ газар орон бол нээж болох юм гэсэн ойлголтууд бий болсон. Энэ астрономийн тухай, одон орны тухай ойлголтууд шинээр бий болж гэнэнгүүт тэнгэр гарагийн тухай цоо шинэ ойлголтууд бий болж ингээд нөгөө Галилеийн эрен гэдэг цоо шинэ ойлголт шүү дээ. Тэрний дараа Ньютоны эрен үйлдвэрчлийн явсгалт гэдэг юм. Энэ том эрнүүдийн үг хийсэн. Тийм учраас энэ бол дэлхий дээр шин дэг журам тогтоосон гэж. Эсвэл шин эрнийг бий болгосон. Ийм одоо шинэ үүр цайх одоо эхлэлийг тавьж өгсөн. Ийм одоо сайн талтай. Чингис хааны үлдээсэн гол өв бол дэлхийн ертөнцид шинэ үзэл санааг авчирсан явдал юм. Юуны өмнө олон улсын харилцааны эрх зүйн зарчмуудыг тогтоосон. Үүнийг дэлхийн ертөнц хүлээн авахд бэлэн биш байсан ч Чингис хаан хэрэгжүүлж чадсан. Элчүүдийн халдшгүй эрхийг бий болгосон. Эмэгтэйчүүдийн эрх, шашин шүтлгийн эрх чөлөөгч эрхэмлэх болсон. Орчин үеийн ийм зарчмууд Чингис хааны цаг үе жинхэнэ хувьсгал байжээ. Гэтэл өнөөдөр олон улсад шашин шүтлгийн эрх чөлөөг хангахад бэрхшээл учирдаг. Эмэгтэй эрхтэй хүмүүсийн тэгш байдал зөрчигддөг. Ээлж дипломатуудын халдшгүй эрхийг хангах явдал ч асуудалтай. Чингис хааны үлдээсэн өв агуу юм. Бид тэр өвийг судалж, тэр агуу хуйлуудыг хэрхэн бүтээсийг мэдж, тэр бүхнээс суралцах ёстой. Дэлхийн түүхэнд бол энэ хэмжээний том байлдан дагуулт хийсэн их гүрэн байгуулсан цөөхөн ард түмэн байна. За дээр нь ийм түүхэнд үлдчтэй уул мөртэй ийм байлдан дагуулт хийсэн ард түмэн бас төдийлөн бөөрч ховор. Ингээд яг энэ дээр бол олон талын тайлбар байгаа. Мэдээж хэрэг альва их гүрэн өнөөдөр үүсгэд бол тухайн үеийн цэргийн зохион байгуулалт. Энэ хэр Монголд хамгийн сайн байсан баг. Тухайн үеийн цэргийн чадвар, ур чадвар, төсвөр хатуужил. Үнэхээр Монгол цэрэг хизээнэл одоо ийм төсвөр хатуужiltaа ур чадвартай. Тухайн үеийн цэргийн жанжны одоо гайхамшиг дур ухаан, тухайн үеийн төрийн удирдагчдын одоо ур ухаан энэ бүгд бол нөлөөлдөг. Дээр нь зэр зэвсэг, хөдөлгөөнд чадвар одоо Монгол морь гэдэг бол хамгийн хөдөлгөөн дээр. Ингээ үзэхэд бол тэр бүгд нь энэ одоо их гүрнийг энэ их байдан дагуултын одоо жинхэнэ одоо учир шалтгаан байж өгөх гэхээр бас миний хувьд бол дутагдaltaй тайлбар гэж үздэг. Тэгэхээр энэ хэмжээний агуу их одоо түүхийг бүтээхэд тэгэхээр агуу их үзэл санаалж чадна. Одоо бидний одоо хуучин нийгмийн үед ярьж байгаа тийм ээ одоо үзэл суртал изолог гэдэг шиг тийм ээ. Үнэхээр өнөөдрийн бидний ойлголтоор энэ үзэл санаа итгэл үнэмшил. Тэгэхээр монголчууд бид нэр зөв юмны төлөө явж байгаа. Монголчууд бид зөв нийгэм, зөв дэлхийг байгуулахын төлөө явж байгаа гэсэн тэр агуу их үзэл санаа үнэхээр одоо дэлхийн хамгийн одоо өнцөг булан бүр төрж тухайн үед одоо хил тод байсан тийм ээ. Дэлхийн дахныг нэгтгэж чадсан ийм агуу их байлдан дагуулт байсан юм а гэж би бол боддгоо. Хар сүлдний хүч Монголын цэрэг дайчдыг үеийн үед ивент итгэн ирсэн болох нь Монголын зэвсэгт хүчний шинэхэн түүхээс тод харагдаж байна. Тэнд 1911, 1921 онуудад эх орноо харийн дайснаас чөлөөлөн тусгааруулсаа тунхагласан бол 1939 онд газар нутаг хүн ардаа хамгаалan хан хэрэм мэд бат зогсож чадсан. 1945 оны чөлөөлөх дайнд хар тугаа өргөн оролцсноор хүн төрлөختөнд ялалтыг авчирлсан. Ингэж
Үргэлж Монгол улс дэлхийн 2 дугаар дайнд ялагч гүрнүүдийн нэг болсон юм. Дэлхийд дэг журам тогтоох үүрэг хариуцлага өнөөдөр ч Монголын цэрэг дайчдаас холдоогүй. Ирак, Косово, Чад, Сиерра-Леонд инхийг сахиулсан монгол цэргүүд энэ мөчид Афганистанд, Суданд үүргээ баатарлагаар гүйцэтгэж байгаа билээ. Халирм хүнд цагт халуун цэгүүдэд аян голн цахилж Тэнгэрийн хүслийг биелүүлэх нь монгол дайчдын өнөхийн тушаал гэлтэй. Монгол цэрэг бол ард түмний цэрэг мөн. Монгол цэрэг бол тусгаар тогтнолын цэрэг мөн. Монгол цэрэг бол дэлхийн цэрэг мөн. Мянганаар тоологдох их түүхийн салхинд хөх тэнгэртэй босоо намирсан хараа ихт хар сүлд юугаан Монголын зэвсэг түчин өнөөдөрч дээдлэн дахиж сүлд хиймээр даатгасаар. Уг үндэсээ ухаарч туг сүлдээн тагсан монгол цэргүүдийн нүдэнд хүч чадлын гал дүрлзэж байна. Догшин хар сүлдний дайчин түүх энэ байлаа. Энэ түүх бол Монгол цэргийн түүх. Монгол цэргийн түүх бол дэлхийн түүх юм. Мянган жилээр өртөөсөн энэ агуу түүх өнөөдөр ч үргэлжилсээр.